Сайн байна уу. Өнөөдөр улс тунгаасны маань баярын өдөр өвгдүүд бид онон хатан гэхээ одоо иргэдээр энэ байгаль эхлэлийг онгоноор нь байлгахын төлөөнөө одоо цуглаад ярьж байна. Дэлхийн нийт одоо эзэн хааны маань булаацалж байгаа хятадууд байна, туркууд байна, иранууд байна, Казахстан байна. Ингээ ярихаар эзэн хааныхаа өлгийн нутгийг ухаа төнкөөд голыг бохирдуулсан тэр биш ээ. Тэр тэднэр бол биш. Тэднэр бол эзэн хааны нутаг биш. Ингэж ярихад хүртэл дэлхийн нийтэд түүхээ сөхөөл ярихаар хүргэн шүү. Тэгээ энэ асуудал зөвхөн нэг Монголын хэмжээнд биш олон улсын хэмжээнд яригдах ийм асуудал байгаа юм. Энэ улсууд бол бодж байгаа өнгөрсөн жилийн энэ их уснаар юу болов? Тэр усныхоо тэр алтны юу вэ? Онон гол булангартаа урсан. Усууд чадахгүй байсан дээ. Усанд орж чадахгүй байсан. Үсгүй. Тугал гарсан тухай баахан шүү гэсэн. Тэгж байгаа зогссон. Энийг бол одоо бас ингээд нийтээр хамгаалахын төлөө ингэж одоо хөдөлгөөн өрнүүлж ажиллах нь зүйтэй. Энэ хамт олныг бол одоо уриалан дуудаж байгаа энэ сайхан үйл ажиллагаанд одоо дэмжлэг тусалцаа зүйлж оролцох болно гэдгийг илэрхийлье да. Одоо ингээд бид нар ингээд ирээд танаа нөхдөдөө уулзлаа. За 25-нд үрчрээд алтан гэрэлтэй анх уулзлаа. За 26-нд улс тунгаасны өдөр таарчлаа. Одоо яана 27-нд ямар ч гэсэн хуралдъя. Тэгээд тэр 29-ны хуралд амжчихал ёстой, очихл ёстой гэдэл шууд эхэллээ шүү дээ. 25-нд анх царайгаа харалцж байгаа улсууд шүү дээ. Тэгээд 27-нд хуралдаад л маш хурдан зохион байгуулалтанд орлоо. Тэгээ эндээс чинь ингээд доод сумдынхаа бүх сумдын ард ононгоо сумд алдаг бүх ардыгаа хамруулна гэж байна. Дахиад цаашаа амар мөрнөөс ундалдаг Оросын ард түмнийг хамруулна гэж байна. Ингээд л хөдлөөд эхэллээ шүү дээ. Ингээд л эндээс чинь ононгоос ундалдаг Орос Монголын ард түмэн хөдлөлөө араас нь байгаль усан хамгаалдаг нийт Монголын ард түмэн энийг дагаал хөдлөл тэгэл нөгөө нэг хөдлөх цаг нэгдэх цэг хоёрын дээр тулж ирчээд л одоо үйл ажиллагаа яг жинкнээсээ эхэлж байна уу те. Ер нь бидний шанх харсан чиглэсэн зөв сансан бодсон бол монголчууд оюун санаан дээр нэгдэх юм байна. Нэгдлээ. Одоо эзэн хааны маань өлгийн нутгаас эхлэх юм байна л гэж бид анх зорж гарч ирсэн хэрэг. Гутайг бол би харахтаа бол монголчуудын оюун санааны нэгдлийн одоо тэр цэг нь ягаад гэвэл энийг бид нэр зогсоох үедээ монголчууд бид нэр урдгаач дурсж чинь одоогооч санд ярьж чинь ирээдүгөө харж чинь ийм учраас бол энэ дээрээс л бас оюун санаа нэгдэх байх гэсэн. Тэгээ чинь маань өөрөө Тэнгэрийн мөнх Тэнгэрийн даваа нэртэй байна. Мөнх Тэнгэрийн даваагаа ухаж явахад хөдөлдөггүй мөнх Тэнгэртэн монголчууд гэж юу аах вэ? Тэгээд энэ маань яг тэр